байхгүй ингээм амьсгаа удаа тавтаар. Ерөөсө зүгээр ингийн заяа. Ер нь бол ингийн. За. Тэгвэл ингийн юм би явж эхлэх гэж байгаа байхгүй тэнтэй. За эхлэх үү? Эхлэе. За эхлэе. Эхлэнээс шаялж бас мэдлэг явж байгаа гэж. За эхлэе. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. За миний энэ хүү ярилцлагыг ярилцлаганд энэ хүү өгсөлтийг хүлээн авч энэ манай Монгол Улсын их сургуулийн студид хүрэлцэн ирсэн Ариун Жаргалахта маш их баярлалаа. За та өрсөлийн явдалд баярлалаа. За. За та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? Оо сайхан намарч байна. За би яг энэ өөрийгөө ихлэ танилцуулчих гэж бодлоо. За би Монгол Улсын их сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байгаа хангамж үйлчлэгээний газрын техникч гэдэг Мөнхбат гэдэг зайлаа байгаамаа. За би энэ том байгууллагт орж ирээд бас анхандаа бас жоохон сөрдгөл юм билээ. Тэг ингээд 2 дахь жилдээ ингээд ажиллаад ингээд явж байгаа хугацаанд маш олон ажилчинтай ингээд харилцаж ингэж явдаг. За хамт олон маань айгүй гоё хүмүүс байсан байхгүй юу? Маш гоё хамт олонтой. Тэгээд ингээд яг манай аав ээж чиг юм настай хүмүүс бас зөндөө. Яг ингээл баг болол ажиллаад ингээл явхад. Тэгээд яг дүүн яг юу анзаарч ирсэн бэ гэхээр ингээл намайг ажиллаж явах хугацаанд ингээл 2-3 хүмүүс ингээд тэтгэвртэй гарсан байхгүй. Одоо үйлчлэгээний ажилч юм уу те. Манай гişнэр ингээл аюу гой танилцал ингээл ажил зарим нь ингээл тэтгэвртэй гараал. Тэр би бодсон байхгүй. За энэ олон жил ингэж ажиллаад энэ хүмүүс ингээд тэтгэвртэй гарангуут амьдралынхаа бараг тал хугацааг энэ сургууль дээр өнгөрөөж байгаа штэ. Маш олон жил ажиллаад тэтгэвртэй гарч байгаа хүмүүс байгаа. Яг тэр утгаараа дүүн нэг талаараа нэг дата маркинг юм уу те. Нэг мэдээ. Дараа нь таны үр хойч чинь ингээд за манай аав нэг ийм хүн байсан юм байна да гэсэн үднээс энэхүү энэ ярьслаг контент бичлэгийг хийж байгаа байхгүй. Яг энэ сэдв нь миний яг энэ сэдв болгож байгаа гол сэдв нь болохоор нэг амьдрал, нэг ертөнц гэсэн утгатай. Хүн нэг л амьдрал, нэг ертөнц дээр хүн нэг л амьдрал гэсэн утгатай тий. Тэнгүүт хүн чинь бас монголчуудын чинь дундаж наслалт гэхээр бас нэх бас дээгүр ордог шүү дээ. Тийм учраас амьдралын энэ цаг хугацаа маш богинохон байх гэж боддгийг. Тэгэнгүүт за энэ хүмүүстэй би нэг ингээд ярьслаг ингээд хийгээд ингээд яваад үзвэл ямар хөө юм болоо гэх өөрийгөө бас сорий гэж бодсон байхгүй. Тий. За тэгээд яг энэ яг боломжийг олгосон бас манай энэ студийн хатнаа ах их ах Мөнхбат ахын маралмаа эдтэй баярлалаа. Бас энэ завшаанаар нь хэлчихэ. За тэгээд ерөнхийдөө би хөө хүн тал руугаа л ярина. Ямар нэгэн сургууль, ямар нэгэн хүн те ямар нэгэн хүнийг үгүйсэхгүй ямар нэгэн тийм сөрөг юм бол нэг ярихгүй аль болох эерэг юм ярина. Таны хөө хүнний талаар л ерөнхийдөө ярина. Яг хоо ажилттай холбогдолтой бас нэг ганц хоёр юмнууд орж ирэх байх тийм. Тиймэрхүү л асуулт байна. За тэгээд ямар ч зэн танд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Дахиад баярлалаа. Өөрсөн зүгээр. За тэр яах вэ? Тий. За тэгээд та би таныг өөрийгөө нэг товчхон танилцуулаач тий. Анх аль нутгийн хүн бэ ч гэдэг юм уу тий. Ингээд яг өөрийнхөө ингээд товч танилцуулаач. За намайг Александрын Ариун Жаргал гэдэг. За ер нь бол Сүхбаатар аймгийн Даранга суманд төрсөн хүн л дээ. Гэхдээ бол хотод хүүхэд нас дээр бол тэгэл ерөөсөө л хотод өнгөрсөн. Хотод ягаал сургууль соёл дүүргээл бүх юмнаар дуусаал. Тэгэл Монгол Улсын их сургуультай чинь 2000 оноос холбогдсон юм уу та? 2000 он гэдэг чинь тий. Нэлээд дээр. Тий. 60 жилээ хийчихсэн. Нөх нь өмнөх жилд орсон юм байгаа шүү дээ би. 60 жил. Тэгэхээр чинь энэ чинь юу лээ? 85 6 болчихж байна уу? За тий.
Тэгээд энэ сургуультай холбогдоод тэгээд одоо эндээс л миний бүхэл одоо амьдрал үндсэндээ л ингээл энд өнгөрлөө дөө. Амьдралын ихэнх цаг хугацаа энд л өнгөрлөө штэ. Би одоо чинь 20 хэдэн жил энд ажилласан байна штэ. Тэ 25 6 жил ажилласан байна штэ. 26 жил. Сайхан штэ. Манай сургууль чинь сайхан хамт олон сайхан хүмүүстэй. Ер нь бол харахгүй л нөгөө улсын их сургууль номер 1 гэдэг нь бол хэрийн л байдгийн штэ. Тийм. Их сургуульд орж ирсэн хүн болгоны амьдрал бол дандаа дээшээгээ мандаж явдаг болохоос нэг доошоо явсан хүн байхгүй. Ер нь бол. Тэрийг би өөрөө ч тууллаа. Өрөөдийг ч харлаа штэ. Энэ олон жил явах. Энэ олон жил явах тий. Их л буянтай л байгуулга та. Ер нь бол. Саяхан бас нэг манай нэг үргэлжлэгчнэр одоо манай багшаа төвчлийн дээр хүмүүс ингээл нэг хүн тэтгэртэй гараал ингээл нэг ингээл нэг хөрх хөдөлтийн ингээл цайлга болоод тэгээ би тэр хүмүүс донд ингээд хамт зохион байгуулагчтай хамт явж ороод би тэгэл тэр хүмүүс ингээд нэг хондгоны үг хэлж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс айгуу гой ингээл сэтгэлээрээ ямаа гой ингээл уйлаал ингээл айгуу гой тэгж ярих юм. Тийм шүү дээ. Ингээ бүр ингээд олон жил болцсон ингээд тэтгэртэй суух чинь ингээд тэгсэн чинь манай тэр гişнэр зарим нь нулимсаа барьж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ ингээд би басаад тэр хүмүүст ингээд үг хэлэхдээ тэгжсэн. За ингээд бид нэр ингээд залуулсаа да. Ингээд та бүгд одоо энэ том сургуульд одоо ингэж гоё үлгэр жишээ болж ингэж ажиллаж те хангамж үйлчлэгээний газар гэдэг чинь маш том байгууллага шүү дээ. Тэгээ ингээд маш том газар ингээд ажиллаа явж байгаад та бүхэндээ маш их баярлалаа. Та нар ингэж гоё мундаг ажиллаж ингэж чадж байгаа учраас залуучуудынхаа ингээд ерөнхийдөө замыг засаад явж байгаа ах шүү. Та бүхэн ингээд тийм шүү дээ. Тийм гоё. Тий. Яг хэлжсэн. Ер нь бол тэгэл бид нар чинь л үлгэр болж ийж энэ хүмүүс чинь л авч байгаа шүү дээ. Тийм ээ. Залуучуудаа бид нар орж ирэхэд нь их сайхан үлгэрэл бариад үзүүлэхгүй бод энэ муухай газар биш үү гэдэг сэтгэл төрүүлэх юм бол хэрэггүй шүү дээ. Тийм биз дээ. Орж иж байгаа юм бол мэдгүй шүү дээ. Тий. Энэ байгууллага ямар байгууллага гэдгийг мэдгүй шүү дээ. Ямар сайхан ханаа төрнээрээ. Одоо тэгээд хүмүүс ингээд л тэтгэртэй суугаад л. Одоо би ч бас удахгүй суулаа. Та харин одоо удахгүй бас тэтгэртэй гарсан. Тий одоо нэг жил л хэлчихэж байна. Тийм үү? Тий. Бас богинохох зайлцсан. Тий. Яг одоо ингээд жилийн дараа та ингээд тэтгэртэй гарлаа штэ. Тэнгөт ингээд өглөө болгоо нэг сургууль дээр ирдэ штэ. Яг ингээд явахгүй болоод ирвэл ямархан мэдрэж төрхөөр. Одоо мэдгүй байна. Нөхөд ирэхээр тэгэл одоо өглөө ирж ихтэл байлгүй дээ бодвол тий. Тэгээд л одоо явах гатлаа гэдэг юм уу яа би өдөр нь өнгөрч өгдөг юм уу одоохондоо бол мэдгүй л байна. Энэ гарсан хүмүүс тэгэл дороод хийх юм олдохгүй өдөр өнгөрөхгүй байна гэдэг тех юм байна тий. Тэгээд яах вэ гэж. Та одоо анх яг одоо энэ мөсч ингээд дотроо нэг юмнууд аягүй их байдэн шүү дээ нөгөө газрын. За газар хэлцүүд үү? Газар хэлцүүд тий. Яг анх аль хэлцэд нь байсан та? Би ерөөсөө л хангамж үйлчилгээнд л байсан хүн шүү дээ. Тийм. Анх ерөөсөө жолоочоор ороод 2000 онд энэ автобус шинээрээ ирээд манад 2 автобус шинээрээ ирээл тэгэл юу яагаад тэгэл анх жолоочоор хангамж үйлчилгээний газар одоо тэгэл газар болоод хилтэс болоод янз бүр болоод яваалаа. Тэгэл явсаар байгаа л одоо нэг 2 жилийн өмнөөс би жолооч ажил хийх юм байж бол. Тэгээд нэг сургуулийн лифтчин гэдэг ажил хийж явж шүү дээ. Зүг гоё ажил тий. Яах шүү дээ. Ажилтаа л хийж явах байт тийм ээ. Тэгэл эжэнда. Харин хэдэн жил ч одоо бас л ихч сургуульд маань ч ихч хөгжиж дэвшлээ. Одоо наваг орохт чинь
юу лифт гэж байхгүй л байл. Лифттэй байр байхгүй л байлаа шүү дээ. Одоо энэ мундаггүй байрны чинь суурин дээр гараж маань байлаа. Манаас мөсийн гараж байлаа шүү дээ. Мөсийн гараж бас их хийтэй байсан. Том тэрэгтэй, трактортай. Яг нэг тухайн техник. Тий. Оюутангуудаа зөөдөг, дадлагын зөөдөг тэрэгтэй. Тэгэл одоо Монгол улсын нөгөө анхны сургууль, ууган сургууль гэдэгтэй адилхан Монгол улс чинь юм 45-ны судалтай том автобус байхгүй байхад мөс анх бас ерөөсөө Монгол бас анх шүү дээ. Анхны орж ирж байсан. Анхны шинээрээ орж ирж байсан автобус шүү дээ. Солонгосоос зөв өрүүлтэй. Тийм. Яг нэг Японоос суучин буруу өрүүлтэй хэдэн дэрэгнүүд бол автобуснууд бол байх нь байсан. Гэхдээ бол манай анхныхан шүү дээ. Ерөөсөө Монголд бол анхныхан. Тэрэн дээр ажлын анхныхан тий. Анхны 45 хүний судалтай автобусыг чинь одоо анхал барьж яллаа шүү дээ. Анхдагч шүү дээ. Одоо автобусны одоо хамгийн анхны анхдагч шүү дээ. Ер нь бол тий. Том автобус. Том автобусны 45 хүний судалтай автобусны. За сайн байцгаана уу. За тэгээд хүүхэд нас тэгээд яах шивтэй. Тэгээд цэрэгт яваал. Цэрэгээс 3 жилийн хамгийн сүүлний шүү дээ. Зөв нөө 3 жилийн 3 жилийн аль би 1080 хоногийн чинь хамгийн сүүл нь. Зөв. Тэгээд хааж ирээл. Тэгээд л одоо энэ нийтийн хавчлагын автогаазд жолооч хийж байгаа. Тэгэл 2000 оноос. Тэгтээ чи юу юм бэ? Нэг 10 гарна цэргийг 88 оноос хойш чин 2000 он хүртэл гэдэг чинь нэг 10 хэдэн жил ажилласан байна тий. Нийтийн хавчлагын ажиллал. Тэгэл одоо мөс дээр л ингээл нэх их олон газар дамжиж шилжээд исэн байхгүй тэгэл. Тэр нь улсын байгууллагт насаараа ажилласан юм байна шүү дээ тий. Насаараа улсын байгууллагт ярьцлагыг хийж байгаагийн хүрээнд надад нэг юм 2 3 одоо хүн хөөрхөн асуулт байгаад байгаа байхгүй. За. Энэ нь болохоор одоо таны амьдралдаа заяа. Таны амьдралдаа одоо хин нэгэнд одоо хэлэх гэж хагаад хэлж чадаагүй нэг тийм үг байна одоо найз нөхөд одоо ажлын хамт олонд ч юм уу. За би нэлийн дээр үед нэг тэр хүнд нэг одоо цэргийнхаа найз ч юм уу те. За би тэр хүнд нэг тэгээд хэлчихвэсэн юм да. Дааж цаг хугацаанд тохироогүй ч юм уу. Эсвэл амжаагүй ч юм уу. Эсвэл ингээд одоо ямар нэгэн байдлаар тэр хүн одоо энэ одоо одоо тэнгэрийн оронд очсон байгаа ч юм уу те. Яг нэг тийм хүн байвал та яг ингээ гоё сэтгэлийн үгээ хэлээч одоо ямар нэгэн яг нэг ингээд сэтгэлийн нэг мухарт ингээд нэг хилчмээр яж байгаад ингээд үлдсэн ч юм уу нэг тийм ер нь бол гайгүй шүү. Надад нэг тэрэнд тэгээ нэг хэлчихгүй явдаач гэдэг юм уу. Тэрэнд би одоо нэг тэхвэс юм даач гэдэг юм уу. Ер нь тийм юм бол ховор шүү. Гайгүй. Ер нь бол гайх үедээ бол тэгэл хүмүүст хэлий гэснээр бол хэлчихээд ингээд явж идэг байсан болохоор яадаг. Манад нэг жолооч байсан Улаанбаяр гэж. Одоо би тэр муугаал нэг жоохон яадаг юм хэрэг. Их залуугаараа тэгэл өөд болцсон байхгүй. Зөв. Тэгэл хөрхи гол нэг үр удмаа үлдээж чадаагүй яадаг. Тэрэндээ л уулна хилдэг л байсан юм аа одоо тэгээ ягаад чи болтгүй юм байсан юм байлгүй дээ одоо тэгээд зөв тэгэл тэр маань дэжгүй сайхан залуу байсан шүү дээ тэгээд тэр маань яасан би тэрийгээ нэг бодож явдгийг ер нь бол тэгээ нэг үр удмаа үлдээсэн бол тэ гэр бүлтэй бас яг гэр бүлтэй л дээ зөв тий. Тэгээд гол нь нөгөө удмаа үлдээ хүүхэдтэй гэсэн юм. Тэрэнд нь жоохон ингэж тэрэнд нэг яахан яаж явдгийг. Тэгэл үндсэндээ манай тэрүүгээр чинь тэгэл бүх юм дуусчих байгаа байхгүй юу тий. Тэр чинь тэр айлын. Зөв. Одоо хангамж үүсгэний газарт хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан манай жолооч хийжсэн. Зөв.
Одоо хэдэн оны үед гэсэн үг хавцаа гэсэн үг үү? Одоо мэдхгүй 2000-аад оны 2000 7-8 оны л байх та. Тий. 2007-8 он гэдэг чи одоо ч бас 20 эд он гэдэг ч бас овоо өнгөрч гэж. Тэр маань тэгэл өргөе. Тэрийг сайхан байсан шүү дээ. Зөв. Одоо ингээд ажилд нэг одоо яаж одоо ингэж та энэ том байгууллага энэ их сургууль ингэж анх ингэж таныг одоо ямар нэгэн хүн одоо холбосон уу? Яаж ингэж орж ирсэн бэ? Наашаа ингэж хин чиглүүлж ингэж та энэ ажилд орж ирсэн бэ? Тэр одоо нэг хүн байгаа шүү дээ. Ямар нэгэн гүн байлгүй яах вэ те. Энэ хангамж өвчгний газрын дарга шагж жам гэж хүн байсан. Намайг ороход. Тэгээд тэр манай аавтай найз байхгүй юу? Зөв. Тэгээд нөгөө хувьчил бодоод нөгөө машин тэрэгнүүдээ аваад бааз маац чинь гээд хувьчлагдаад тараад байхгүй болчихсон баг. Энэ автобус ирж таараа. Тэгээд аавд хэлсэн байгаа байхгүй. Энэ нэг автобус ирлээ. Цаадах чинь автобус барихгүй юм баг та манай цаа ирчих. Энэ шинэ автобус ирлээ. Тий, шинэ автобус. Нөгөө автобус шинээрээ ирчихгээд. Тэгэл би их сургуультай холбогдсон шүү дээ. Тэр үчин цалин мөнгө чардггүй байла. Битгүй ирээд одоо ер нь хэдэн 30 хэдэн мянган төгрөгийн цалинтай байсан баха тэр үед. Зөв. Тэрийг 2 тастаж аавна. Тийм нэг 32 мянга ч үлээ 34 мянга ч үлээ. Тийм цалинтай байсан шүү дээ. Одоо тэр тухайн авж байгаа цалин байна шүү дээ. Одоогийн бидний авж байгаа цалин энэ хоёр одоо нөгөө нэг тухайн үед одоо нөгөө хөдөлთა авалтын юм хийж байгаа шүү дээ тий. Одоогийн үед тухайн хоёр одоо ингээд маш олон жилийн дараа одоо тэр амьдралд одоо хэр хүрэлцээтэй байсан бэ? Тухайн цалин тий. Тэр үед хүрэлцээтэй байсан шүү. Тийм үү. Лав цалингийн зээл гэж юм авдаггүй л байсан шүү дээ. Одоо ч бол тэгээд тий тэгээд одоо ороод дэлгүүрээс чи нэг 20 мянган төгрөгөнд бол зүгээр 2 торын барил гараад ирдэг л байсан шүү дээ. Тийм үү. Тий ингээд. Тэгээд тэгэхэд болчихл байсан да одоо. Ер нь бол одоо мэдгүй. Одоо ч сая гаргаж аваад байл гээд байгаа боловч ёо хөөх юм байхгүй шүү дээ тий. Утасныхаа мөнгийг юуныхаа мөнгөтэй өгтөл нөгөө зарим гэж тална байхгүй болчих шүү дээ. Юуны шин тэгээд шахтал тэгэл. Тэгэхээр чин тэр үеийн цалин болчихсон маа. Тийм байна тий. Уу аргачлгүй байхаа та тий. 100 төгрөг 200 төгрөгөөр аяг цай авч байгаа шүү дээ. Зөв. За тэгээ бид нар чинь хоол идэхэд чинь 700 800 төгрөгөөр нэг гуляш аваад идчихэж шүү дээ. Хоолны өмнө бол тий. Тэгэхээр чинь бол хангалттай болоод ирсэн байна. Одоо энэ үе ингээл та ч олон жил ажилласан байна шүү дээ тий. Одоо ингээл үеийн мундаг дарга нар байгаа шүү дээ. Ингээд өдөртлгөөд. Одоо та ингээд одоо талархал илэрхийлвэл одоо яг одоо нэг яг ингээл тэр хүн гэхгүй л дээ. Гэхдээ яг ингээд өөрийн чинь хувьд бодож явдаг тий. Одоо ингээд одоо хүндэлдэг одоо тийм одоо манай энэ сургуультай холбоотой одоо ажилтан ч хийж болно. Заавал дарга биш тий. Яг тийм өөрөөс ч ямар ч тийм найз нөхөд одоо ажлын хүрээлэл донд ингээд одоо ингэж яг сэтгэлийнхаа тийм хэлэх үг байна уу танд? Би бол одоо яг үе олон захирлууд нэг олон төрлийн нүүр үзлээ гэдэг шиг. Тэгвэл бол би ер нь бол энэ ганцхан захирлыг л их сайн захирал байсан юм уу даа гэж боддгий шүү дээ. Ер нь яг бүр нөгөө хамгийн том захирал нь байсан гэсэн үг тийм хамгийн том захирал нь байсан шүү дээ. Одоо энэ ганцог даваа захирал байна. Нэрэнчин базар захирал байна. Эдрийг бол би их мундаг захирлууд байсан гэж боддоо шүү. Ер нь бол эдний үед чинь энэ сургууль бол ер нь бол их юмтай болсон да. Тийм. Гэж. Тэгээд за тэгээд тэрнээс хойших захирлууд одоо юм хийгээл
тэг юм үе өөр чинь тэгээд. Яг тоо нийгэм нь ингээд өөрчлөлттэй тэгэхээр би ер нь бол ганц цаг захирлыг л их мундаг захирал байсан гэж бодоод идэх шүү. Боддгий штэ. Тэгээд даваа захирал байна. Дараа юм болсон юм бэ. Даваа захирлын чинь дараа энэ галт үер захирал байна. Одоо энэ номын санг энэ мундаг байр шиг чи барьсан шүү дээ. Барьсан шүү дээ. Зөв. Бид нар чи одоо нөгөө би чинь бас нэг удаа ажиллаг байгаа. Тэгээ дээрэс нь яг энэ залуучууд чинь бас яг бүр ингэж яг бүр одоо ингэ дотор нь орж ирж байгаа л ингээл одоо за иймэрхүү хүмүүс байгаа юм байна, ийм байна гэж мэдэж авч байгаа болохоос ш ерөөсө нөгөө нэг яг ингэж захирлууд нь яг ийм хүмүүсээс нь тийм хүмүүсээс ингээл те одоо бид нар чи баг улс төр хүртэл бас сайн сонирхож мэдэхгүй байгаа байхгүй одоогийн залуучууд те тэгэнгүүт одоо ингээд залуу үе рүүгээ ингэж та жоохон хандаж одоо те бид нэрлээ одоо хойч үе рүүгээ одоо залуу ажилтнуудтай ч юм уу те одоо ингээд таныг одоо би ингээд Монгол улсын одоо ингээд их сургуулийн маш олон ажилчид ингээд бүх удирдлагууд ч юм уу ингээд нэлээд том танхим байлаа гэж. За дугуй танхимаар төсөөлөө л да тий. Яг ингээд таныг одоо бүгдээр яг ингээд сонсож ин гэж бодоод та яг дугуй танхимын яг нэг энэ дээр гарч ирээд одоо яг өөрийнхөө яг одоо яг хоо энэ олон жилийг ингээд туулаад яваад ирсэн байхад одоо яг өнөөдрийн хувьд нэг юм за энэ нэг жоох юм болохгүй байгаа шүү. Эсвэл за энэ дээр нэг ингээд хэлчих юмсан, ингээд дуурчих юмсан гэсэн тийм одоо бодж явдаг тийм саналч гэх юм уу, нэг юм хүсэлч гэх юм уу, тийм юм байгаа л. Яг би зөвхөн төсөөллөөр таныг нэг юм эндэр дээр гаргаад ирлээ. Хүндэтгэлийн эндэр дээр. За ингээд ариун жаргал та ингээд өөрийнхөө санал бодлоо хэлнэ үү те? Энэ хувийн орон зайгаар бодж явж байгаа юм ингээд илэрхийлнэ гэсэн тийм санал хүсэлт байдаг уу ер нь энэ завшааныг ашиглаад ингээд зөв хэлвэл залуучууд руугаас чиглэлтэй. Гэхдээ ер нь яг сүүлийн үед одоо манай сургууль нэг жоохон ажилчтай харах их юу болсон. Анхаарах гэсэн. Ажилчтай нэг анхаарал тавьдаг болцсон. Дээр үе чинь бол ажилчтай их анхаарал тавьдаг, ажилчт яадаг байлаа шүү дээ. Янз бүр яадаг ингээл. Одоо бол ер нь бол тэгэл ажилчид бол яах байдаг гэдэг юм уу нэг тийм л тий. Тэгээ одоо ингээл ер нь яг хэлэх юм бол жоохон ажилчид руугаа жоохон анхаарлаа хандуулаач ээ. За бид нар бол яах вэ тийм ээ? Энэ залуу улсуудаа нэг жоохон одоо нэг өстө дэм уран болно шүү дээ. Хүн ажиллах урамтай болно шүү дээ тийм ээ? Хээ манай ажилчин бидрийг ингэдгийн шүү, тэгээ дэмждгийн шүү, ийм тийм гээд ингэвэл чи ажиллах урам ч тийм шүү дээ. Тий. Чи ч гэсэн жишээ нь ингээл яах чинь нэг ийм юм маань болохгүй байна. Гэл тэгээд за тэгээ инээ тэрээгээд тэгээд хэлсэн санаа оноог чинь шууд тусгаж аваад тий ингээд байвал хүн чинь ажиллах хурамтай байна шүү дээ. Тэгэхгүй болохоор чинь тэгэл хүн ингээл яахын нэг орсон гэж харагдахын дараах нь гараа явцаал гэх юм байхгүй болцсон л гэх юм. Тэгэл яах тэр чинь нөгөө нэг ажилчдыг бас нэг юм байлгах нэг гүшүүр байхгүй байна надад тий. Тийм ээ тий. Надаа нэг урам зориг нэг юм маневрлаад нэг ингээд нэг тулж харьцаж ингэж одоо тэр ажлын байранд энэ хүний удаан ажиллах нэг тийм юм тий. Тиймэрхүү хүсэлт ерөнхийдөө нэг иймэрхүү бодж явдаг байгаа. Одоо бол сүүлийн үед яг миний хараад бодоод байж байгаа тийм юм байдаг байхгүй. Энэ ковид гэж маш их нөлөөлсөн үү? Ер нь энэ байгууллагын хувьд одоо ковид бол ер нь манайх ковидыг бол харин мундаг давсан шүү дээ. Хүмүүс бол би чи одоо энэ дотор байранд байгаа хүүхдүүдэд хоолыг зөөдөг байлаа шүү дээ. Аха. Ингээ портроор ингэж ачиж очиод нэг тусгай зөвшөөрлийн машинтай тий ингээд тэгээд газруудаас очиж юм аваад нөгөө ийм тариа спирт гараа ирүүлчихэж байдгсэн үү. Тэгээд дэлгүүрүүдээс чинь юм аваад оюутнууд чинь нэг оюутан төдий хил мах, төдий хил төмөс
төдөн гомон өдөн бод хэл будаа бүр ингээд бүр яг тэгж тэгж өгчээсэн шүү дээ тий. Зөв. Тэр мондөг байгуу. Мондөг байна. Айгүй олон оюутан байгаа шүү дээ. Тий шүү дээ. Бүтэн энэ оюутны байранд бүгдээрэнд нь шүү дээ. Тэгээд ингээ нөгөө карантинлцсан харж болохгүй, гарч болохгүй. Тэгээд энэ дотроо байж идэг. Тэгээд хоол ундын өгдөг. Им тариагийн өгдөг. Мондөг байсан шүү дээ. Зөв. Бүх юунуудаа нөгөө ариутгагч аппаратууд дээр авч тавиад. Тэгээд энэ нөгөө гар ариутгадаг юм олдохгүй байхад тэрийг үйлдвэрлэдэг газар нь Мойсаас төгссөн Мойсийн химиг төгссөн хүн компани байгуулад тэрийг үйлдвэрлэж байсан байгаа байхгүй. Зөв. Тэгэхэд манайхан гадуур олдохгүй байхад манайх зөвхөн тэр хэлж ирсэн юм шүү дээ. Тэрийг компани чинь сургуультай өгч ийлээ шүү дээ юмнуудаа. яг нөгөө өөрөө ингээд тэр сургуулиас гарсан болох дээр чинь. Тэгэхэд манайхан бол тэр гар ариутгах дээр тасалж үзээгүй шүү дээ. Зөв. Ковидын жил бол мундаг байсан шүү дээ. Мундаг байсан. Би бол мундаг байсан. Яг энэ барилгад нэг жоох утсан баг. Багш оюутан өгчний төв барилгад юм. Тухайн үедээ баригдаж ажилласан тий. Тэгээд энэ л нэг ганц хоёр жилээр хойшилсан байна. Та одоо яг өөртөө ингээд гоё тохиолдож ирсэн тий. Би ерөнхийдөө энэ ярилцлаганда бас хүний одоо тухайн одоо энэ өрсөн зочныхоо дурсамжаар бас нэг жоохон аялье гэсэн тийм сэдэлтэй байгаа байхгүй. Ингээд гоё одоо хүн ч одоо зовлон жаргал ээлжлээ шүү дээ тий. За яг тэр зовлон бол нэх ярихгүй. Гоё жаргалтай үеийн гоё тий. Одоо гэр бүл одоо найз нөхөд ажлын хамт олонны гоё жаргалтай үеийнхаа гоё дурсамжуудаас нэг гоё иргэн дурсал. Гэхдээ одоо сүүлийн үед байхгүй болчихсон. Ингээл гоё шинэ жил бүгдээрээ дэмдэглэнэ. Ажиллаараа. Ингээл хамт олноороо шинэ жилээ дэмдэглэнэ. Барилгачдын баяр боллоо гэд бүр засаг сургуулиас за явж баяраа тэмдэглээ гэд мөнгө өгөөд цаанаас нь тэгдэг байсан юм. Тий, явуулдаг байлаа шүү дээ. Зөв. Цаанаас нь шинэ жилээ энд ороо тэмдэглээ та нар. Гэт. Ингээд. Одоо тэр идэр чинь их сайхан байсан. Зөв. 9 сард нэг барилгачдын баяр бүгдээрээ яваад тэмдэглэдэг. За бүгдээрээ ингэж байгаа. За өнөө жил одоо энэ сар энэ сургууль, дараа сар тэр хоёр сургууль нийлээд улаан үүд яв өдр гээд. Бүр гадагшаа. Унаа автобусаа гаргаж өгье. Та нар өөрсдөө тэгээд яваа. Тэгээ одоо тэр үед чинь 50-60 мянган төгрөгөөр явж ийлээ шүү дээ. Улаан үүд 200-300 мянга гэж яхад чинь манайх чинь сургууль автобусаа гаргаад өгнө. Тэр нэг 50-60 мянган төгрөг нь яадаг вэ гэхээр тэр хүмүүст нэг хоолноос гадна нэг хорхог гэдэг тэр л мөнгө. Зөв. Энэ одоо ер нь нэг ажлын хувьд бол явчихсан тий. Ажилчид бол тэгэхээр чинь ажилчид чинь их урамтай гоё байна. Хамт олон их гоё болно тий. Хамт олон бүрдэн урамтай байгаа юм чинь. Зөв. Энэ маш олон жил бас ингэж явдаг байсан уу? Сүүлийн хэдэн жил болцсон юм тий. Сүүлийн хэдэн жилд одоо бүх шинэ жилж байхгүй болол тэгээд хамгийн сүүлчийн ундрам захирал байхдаа шинэ жил тэмдэглээ. Тэгээд тэрнээс хойш шинэ жил тэмдэглэхэ болсон. Барилгачдын баяр тэмдэглэхэ байсан. Ийшээгээ гадаадд руу явдаг байсан. Зөв. Их явдаг л байсан юм. Тий шүү дээ. Тэгээд жишээ нь 2 дугаар барилгач чинь өөрсдөө тэр рүү автобусанд нэг автобус дүүрчиж байгаа юм. Тэгээд дараа нь жишээ нь 4-5 дугаар байр хоёр нийлээд нэг ч гэдэг юм ингээд. Тэгээ явуулдаг гэсэн шүү дээ. Ерөнхийдөө л ингээл хэсэг-хэсгээр. Тий, хэсэг-хэсгээрээ тэгээд явцгаа яваад ирээ гэдэг. Тэгээд 5 дахь өдрийн ажлын чөлөөтэй бүгдээрэнд нь чөлөө өгөөд бүр их тооцоололтой ингээд цаанаас нь ингээд гэсэн юм тий. Тэгээд 5 дахьын чөлөө өгөөд тэгэл нөгөөдөл 5 дахь өдөр яваад хагас сангаа бүтэн сайныхаа шөнө үрээд ирдэг. Тэр тийм байсан шүү дээ.
Гоё байсан шүү дээ. Тэр чинь бол амт олныг бас их юу болгодог байхгүй. Тэ нэгтгэж бас эргээд ажиллах урам зориг орж байгаа шүү дээ. Сургууль маань ингэж яхад би ч одоо ажиллахаас яах вэ гэх. Их урам зориг аваад тий гоё амраад ирэх нь шүү дээ. Амраад тэгээд яваад ирэхлээр чи хүн чинь бас их урам зоригтой шүү дээ. Бүр нэг хамаг нөгөө нэг тий одоо ер нь бол тэр чинь жилд 1-2 удаа юу? Ер нь баг. Гөө тэгэл яах вэ дээ? Нэг мэгөө. Жилдээ одоо хавар болохоор нэг намар ч юм уу тэгээд явуулаад байна шүү дээ. Хавар голдуул хавар намрал явдаг юм да. Явуулдаг. Байс. Унааг нь гаргаад өгчдөг. Бэлдээ цаанаас тий. Тэгээ бас нэг ус ундааны мөнгө төгрөг бас өгч гэн. Шатгуу матгууных нь. Зөө. Та одоо яг энэ одоогийн энэ Монгол улсын нийгэм тий одоо яг энэ одоо улс төр гэх юм яг амар улс төр мөр гэж ярихгүй л дээ. Ерөнхийдөө одоо та одоо удахгүй тэтгэвртэй сууж байгаа энэ насны яг энэ хүний яг энэ өнцгөөс тий одоогийн яг энэ нийгэм рүүгээ одоо яг ямар хуу байна? Таныг хүүхэд байхад нийгэм нь ямар байсан? Одоо ямар байна? Тэгээд одоо ерөнхийдөө амьдралынхаа туршлагаас нэг гоё туршлагаас одоо ингээд залуучуудаа надад ч юм уу одоо за нэг иймэрхүү ингэж тий иймэрхүү одоо сэтгэж явуулчих гэдэг юм уу? Иймэрхүү одоо санаачлагтай байвалч гэдэг юм ингээд амьдралд чинь нэмэртэй шүү одоо ингээд залуу үедээ гэдэг ингээд нэг юм нийгмийг ингээд массыг хамраад ерөнхийдөө ингээд бодож явдаг юм гоё нэг тийм. За би ингээд хэрвээ улс төрд одоо нөлөө бүхий одоо хүн гэдэг ч юм уу тийм байлаа гэвэл та одоо яг юу хийх байсан бэ те? Одоо тань тэр эрхэн байвал одоо Монгол улсыгаа төлөө ч гэдэм ямар нэгэн байдлаар хийх тийм ажил байсан уу эсвэл тийм бодож явдаг юм байсан уу? За би тэрийг нэг ингээд хийчихвэл их гоё болчих юм. Даа гэж гэдэм. Гот юу чиг мэрэм чинь та. Одоо нэг манай залуучууд нэг жоохон их залхуул болоод байна. Залхуу юу? Тий. Одоо ер нь бол бүгдээрээ нэг жоохон хөдөлмөрлж тэгээд нэг дандаа нэг юмыг үгүйсгсэн тий. Нэг одоо нэг тийм болчиход байна шүү дээ. Дандаа юмыг үгүйсгэж идэг. Сайн ч вэ, муу ч вэ үгүйсгээл тэгээд яг өөрөө хийхгүй гэж хийж байгаа амтны хүнийг тэгээд үгүйсгээл юм хийлгэхгүй. Энэ л бол дими явахгүй. Энийг л болж мар гоё. Тэрсэл адилхан яах хэрэгтэй мөрлөөл. Тэ үнэнчээр их. Одоо үнэнчээр юм хиймээр байгаа юм. Үнэнчээр хийхэ бодчих одоо ямар учиртай болцсон юм. Цаг үеэс л болоод байна. Цаг үеэс л болоод байна. Одоо энэ тийм байгаа шүү дээ. Одоо их хурлын гишүүд гэх чинь яг одоо юмаа хийхгүй шүү дээ бид нар чинь тэгэл. Хааши. Инглиш чинь юм болохгүй болчиход шүү дээ. Яг нэг анх нөгөө амлалт өгвөл хөтөлбөрөө гаргаад явдсан шүү дээ. Яг тэрнийхээ дагуу ингэ. Тэр шиг л байх хэрэгтэй байхгүй юу? Уулна тий. Тэгэл худлаа гарлаа л бол байхгүй. Тэгээ нэг өнөө маргаштаал ингэж ивэл болоо. Тэгэл өөрсөндөө зориулж хууль гаргаад ингээл бодгол ирчин. Тэрнтэй адилхан манай залуучууд ч гэсэн одоо дандаа юмыг үгүйсгэх болох хэрэгтэй байхгүй. Одоо тэгж л харлах юм биш тийм байгаа үстэй ингээд. Өө тэр удлаа. Тэр идэж уугаа тэгээд энэ идэж уугаа тэгээд нэг дандаа нэг хардсан сэрдсэн. Масараа нэг тийм. Масараа тий. Масараа одоо нэг тийм тий. За ерөнхийдөө яагаад би бас бодоод идэхгүй. Одоо бид нар ингээд анх одоо төрөөд хүн болоод явж явах үед одоо ингээд төрөөл ингээд хоороо явна штэ тий. Нэг 4 5 6 гээл ингээд хоороо явангууд Монгол бас яагаад хууль нь яг ингээд нөгөө нэг яг хуулиараа тий. Ямарваа нэг одоо нэг юм шудраг бус юмнууд нь айгүй юм баг. Одоо яг үнэн юмнууд амар их байсан бол одоо нийгэм нь арай өөр байх байсан болов гэж бас нэг боддог байхгүй. Тийм шүү дээ. Тэ. Нийгмээ дагж байгаа ч гэсэн тэгээд нэг энэ чинь хэдий нийгмээ дагж байлаа ч гэсэн
Энэ дандаа нэг юм нэг үгүйсгсэн юм болох хэрэгтэй байхгүй тий. Туйлшрал. Тэг туйлшрал тэр тэгж байгаа бол тэрийг л тэгжээв энийг ингэж яа нэг дандаа нэг тэгээ өөрсдөө яг хийж байгаа юм байхгүй тий. Тэгчгээд хийж байгаа хүмүүсийг тэгээд яагаад хэцүү ч юм аад. Одоо энэ мөн Нямбаатараар харахад бол их л юм хийгээд байна шүү дээ. Одоо надад бол юм их л юм хийж байна. Одоо хизээ Улаанбаатар нийтийн тээврийг л хараа л та тий. Хизээ ийм нийтийн тээвэртэй манайх байсан. Одоо тэг чи ямар гоё болж байна вэ? Төлбөрөө төлөхөд янз бүрийн аргаар төлж тий. Картаач уншуулж болно, юугаач уншуулж болно. Тэгээд одоо 1000 төгрөг болголоо гэдэл үхгээлсэн биз дээ. Ард түмнээ шуллаа байрлаа. Одоо харин ч 1000 төгрөгөөр чинь нэг явахдаа 250 төгрөгөөр яваад байгаа шүү дээ. Тийм биз дээ. Дөрөв дамжаад бүр амар тий. Тэгэхгүй нэг 500 төгрөг нэг автобусанд өгчгөл дараагийнхт нь өгч чадахгүй. Тэгэл дамжихгүй ингээл хаа байсан газар буугаад алхаж байрдаг. Одоо бол буугаад дараагийнхтаа суугаад ажлынхаа үүдэн дээр буучиж штэ. Тий одоо ийм байхад чинь тэгэл болохгүй байх бүтггүй юм л гэдэг хаа. Одоо ямар учиртай. Яг нөгөө очиж яг ингээ яг хийж хамт хийлцээгүй болохоор бас мэдэхгүй байгаа гэдэг шиг те. Ингэж нөгөө. Тий. Гэхдээ тэгээд тэгтээ тэргүүл одоо нүүрэн нүдэн дээр нь хил байгаа юм чинь. Яах гэдэг. Тэгээд одоо тийм юм бол болох хэвээр. Манайхан тэхгүйгээр хийж байгаагаа сайхан дэмжээл тийм ээ. Тэгэл явчих юм бол эддээ бас Монгол улс дороо төгчөнд даа. Тэ. Оцоор ичих уу? Ич. За одоо тэгээд тэгээд юуны дууслаа. За тэгээд одоо энэ газар одоо яг аль газар хариалагч байгаа та одоо хангамж үйлчлэгэндээ л хангамж байгаа шүү дээ. Хангамж үйлчлэгэндээ. Хангамж үйлчлэгээний барилгын баригад та. Та одоо ингэж яг хамт ажиллаж байгаа одоо нийт ажилчдаа одоо оюутан залуустаа гэр бүлийнхэндээ найз нөхөдөө одоо ингэж гоо сэтгэлийн үгээд дахиад нэг хэлээч. Одоо баярлаж явдаг шүү, талархаж явдаг шүү ч юм уу тий. Одоо ингэж бүгдэнд нь одоо ямар нэгэн тийм хэлэх зүйлээл. Тий, би одоо Монгол улсынхаа их сургуульд бол ер нь байнга талархаж явдаг. Баярлж явдаг. Ер нь баярлаач гэж хэлдэг. Одоо миний өдий зэрэгтэй өдий яваа бол ерөөсөө хүмүүстэй холбоотой байхгүй юу? Миний. Тэгээ нийтийн хүмүүстэй ч гэсэн ер нь тэгэл ажлаа бүгдээрээ сайхан хийгээд л хүмүүсээрээ углаа явж хат ч тэгэл өөдөө л яваад байна да. Өөдөө л явна шүү. Өөдөө л явна. Амьдралч дээр ахуйч тэр бүх юмд дандаа өөдөө явна шүү гэж хэлье да. За танд бас би бас яг адилхан бодолтой байгаа. Тэ. Энэ өөр бас манай ажлын хамт олоо ингээл одоо манай зохион байгуулагч нар ингээл ахлах мэргэжил ингээл өөр бусад бүх салбарын газарт ингээл хэд хэдэн үнээс яг ингэж яг ийм гоё дээшээ явнаа гэсэн үгийг сонсч ирсэн. Тий. Хүмүүс бас ярьдсан байлээ. Тий. Маш тийм өр өгөөжтэй сургам шүү. Манай үйлчлэгээний ихч нар ч гэсэн хэлж байсан аахгүй. Том юм чинь. Тий. Тэгэл тэрнээс чинь тэгээд л халбах дадлаа авна штэ. Дандаа өөдөө явна. Хүмүүс дороод доош явна гэж ёстой түүхэнд байхгүй. Тийм л газар. За тэгээ танд миний нүсэлтийг зөвшөөрч ингэж надтай ярилцлах хэсэнд баярлалаа. За их баярлалаа. Ахыгаар урьж ярилцлах. Нэг жижигхэн гарын бэлэг өг. За. Бас бэлэгтэй юм уу? За баярлалаа. Таны манай мөс брендинг. За тийм л дээ. Монгол улсын их сургууль байна.
Сургуулийн оо сайхан. Энэ дэмжлэгийн дэвтэр хоёр дээр чинь юм авчих юм байна тийм ээ. За гоё дурсгалтай. Тэгээ танд дотор нь аяг маяг одоо манай брендийн гоё дэлгүүр юм. Манай мэс юм байна шүү дээ. За тэгээд ажлын өндөр амжилт хийхаа. Баярлалаа. Дүүгээ үнэлээд ирээд. Баярлалаа танд. Хэгээ тоож ярилцдаг авсанд.